Тэгэхэд манай зөвгийн чинь нараа их хуралд оронгуудаа тэр бом төгөр юу ч биш гэж шааж шít. Наараагаас нэг хэдэн цаас зээл хийсэн. Наараа миний өшөө. Тэг хэдэн цаас зээлээч. Би ч одоо баталгаатай шүү дээ. Намайг худлаа шаахгүй Монгол даяар мэднэ. Чи бол сайн мэднэ. Миний өгшөнтэй юу ч биш хэдэн тэр бом төгрөгнөөс нэг ганц тэр бом төгрөг зээлчээч наараа. Тэгээ наараг одоо юу гэж нэг бол би одоо энэ их хурлын гишүүдийг одоо төрүүчээс коноп болгож худалдаж авч ийн гэх юм. Нэг коноп тэр бом төгрөг хүрчлээ энэ төргээд сойшлоор шуугаад байна шүү дээ. Яна нэг тэр бомаар одоо зарж үзэх юмсан. Гэтэ бас тэр бом төгрөг олж чадахгүй гарууд бол өстой улныхан байгаа шүү дээ энэ төргээд доромжилж шít манай наараа. Бас болохгүй л дээ болохгүй. Тэр бом төгрөгийг хүн зовжиж олно. Цалингаас цалингийн оронд одоо тэгэл усан гацны тэр бом төгрөг хураах тэгэл хадгаламжиндаа сая төгрөгөө иргэд Монгол улсын иргэд баг дийлэнх олонх шүү дээ. Тэгэхэд манай наараа их хурлд ороод тэр бомын орлоготой тэр бомын хадгаламжтай шаардсан байна гэж фэйсбүүкээр яваад байна шүү дээ. За хятад бол ингэж огцсон үнэлгээ хөрөнгөж огцсон орлого олж байгаа нөхдүүдийг бол авилгалын эсрэг сайн шалгаад хуулийн хариуцлага хүлээлгдэг. Хятад бол энэ мөнгө хаанаас орж ирв? Яаж мөнгө олов? За энэ мөнгөний их усүр нь хаа байна? Төлсөн татвар нь хаа байна? Мөнгө төлөөгүй, татвар төлөөгүй бол мөнгө угаалт байна болоо. За татвар төлөөгүй болсон бол хулгай хийсэн хулгай мөнгөөр ингэсэн байна гэж дор нь олддог шүү дээ.